За сайн байцгаана уу? Сувдаар энцэн дорж подкастын сонсогчдоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. За бид өнөөдөр студидтэй Инхтуя багшийг урьж авчирч ярилцлага хийхээр урьсан байна. За тэгэхээр бид нэр өнөөдөр ерөнхийдөө бол тархины тухай ярина. Мэдээж тархиа өөрчил подкаст учраас те. Дээрээс нь нэмээд хүүхдийн тархины тухай, хүүхдийн хүмүүжлийн тухай, хүүхдийн боловсролын тухай ярина. За тэгэхээр та бүхэндээ Инхтуя багшийг танилцуулаад өөрийгөө та минь бидэнд танилцуулж өгөөч юм урьж байна. За намайг Инхтуя гэдэг. Би одоо 30 гаруй жил боловсролын байгууллагад ажилласан физик математикийн багш мэргэжилтэй хүн байгаа. За тэгээд энэ одоо сайхан подкастт авирсан судаагчдаа баярлалаа. За та чи ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулиудаар маш олон жил хүүхдүүдтэй ажиллаад физик математикийн хичээл заасан тий. Тэгээ нөгөө бид нар тархиа өөрчлөлтөөр Инхтуя багшийг урьж авчираад дандаа ээжүүд аауд нь сургалт авсан. Тэгвэл ерөнхийдөө энэ тархины тухай орчин үед энэ одоо дэлхийн манай гариг хэрэгсдэр болж байгаа үйл явдлын тухай, давтамж долгионы тухай гэдэг зөндөө олон юм сонирхолтой сэдвүүд ярьсан байхгүй. Тэгээд ер нь энэ сэдвийг хүмүүст илүү одоо мэрэгжлийн хүнийх нь үүднээс те сурсан хүнийх нь амнаас ингэж сонсож яриулъя гэдэг өнөөдөр Инхтуя багшийг урьсан юм аа. За тэгээд та бидэнд те тэр хичээлээр ярьж гисэн сэдвүүдээ гоё сонирхолтой байдлаар ярьж өгөөч ээ. Энэ одоо дэлхий дээр дэлхийн цахилгаан соронзон давтамж ингээд маш өөрчлөгдөөд. За тэгээд тэрний яг гэхээр одоо 11 мянган жилд нэг удаа ингэж дэлхийн цахилгаан соронзон давтамжийн одоо өндөр тийм хэмжээнд очтой юм байна. За тэгээд энэ 11 мянган жилд нэг удаа ингээд давтагдаад 2000 жилийн турш өндөр давтамжаар яваад за 2000 жилийн дараагаар эхлээд тэр давтамж нь буурдаг ийм одоо зүй тогтолтой юм байна л. Докторгууд манай нарны аймаг өөрөө тэгж явж байдаг. За тэгээд энэний нөлөөгөөр яадаг вэ гэхэлэр зэрэг хүн ба амьтан ургамал дэлхийн болон нарны аймгийн одоо бүх одоо бодисуудад ямар нэгэн өөрчлөлтүүд явагдаад байдаг. Хамгийн түрүүнд ингээд эрдэмтдтэй ажигласан өөрчлөлт юу гэхэлэр зэрэг ус төрөгчийн спектр томорсон баг. Тэгээ ус төрөгч нь нөгөө мэндлийн үйлдвэрлэх системийн нэгдүгürt байдаг. За тэгээ хоёрдугаарт гэх юм бол тэр нэг одоо ширхэг электронтой, нэг цөмтэй, нэг протон нейтронтой байдаг. Гэтэл электроных нь зам нь ингээд ойрхон байсан бол одоо ингээд тэлээд бүр 5 6 дугаар замаараа ингэж эргэлдэж явж байгаа. Тэгэхээр зэрэг ус төрөгчд буюу усанд ингээ маш их өөрчлөлт гарч ирсэн. Тэгэхээр дэлхийн усанд тэр чигээр гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр чин ус чинь хаана байдаг гэхээр хүний биеийн 70% нь ус, далаа тэнгис гэл ерөөсө усгүй юм нэг ширхэж байхгүй шүү дээ. За хаасайгүй газар доор тэгээд агаарт тий. Тэгэл бүх газруудад хүний бие ургамалд зарим бодисуудад хүртэл ус байдаг учраас дандаа тэлэлтүүд ингэж асар их явагдсан. За хоёрт нь гэх юм бол үүний нөлөөгөөр яах вэ гэхээр зэрэг бодисуудад өөрчлөлт гарсан. За бас яах вэ гэхээр хүний одоо бид нар ингээд хүүхдүүдийг альфа хүүхдүүд, бета хүүхдүүд, солонгон хүүхдүүд гэж сүүлийн үед л ингээд нэрлэдэг байгаа шүү дээ. Гэтэл ингээд 70-аад оноос өмнө бол тэгж нэрлэдэггүй байсан. Гэтэл энэ 70-аад оноос хойш гинтхэн ингээд дэлхийн давтамжид ингээ өөрчлөлтүүд ингээд мэрсэр гарч ирсээр байгаа. Одоо болохоор яг тэр 2000 жилийн турш явах өндөр давтамжийн одоо фотонын энергийн дунд орцсон байх гэсэн манай дэлхийн нарны аймаг. Ийм учраас наран дээрх одоо үзэгдлүүд маш их ойрхон давтамжтай явж байна. Дэлхийн газар хөдлөлтүүд маш их ойрхон давтамжтай явж байна. Түүнийг дагаад хүмүүсийн сэтгэл оюун санаа хямрах эсвэл ингээд яг нөгөө дотоод мэдрэмж нь ил гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг таатай мэдрэмжтэй хүмүүс дандаа сайхан зүйлийг одоо хийгээд явж байна. Жоохон муу мэдрэмжтэй хүмүүс дайн байлтаач гэх юм ингээд өөр чиглэлээр ингээд мэдрэмжээ гаргахад ингэж явж байгаа. Тийм учраас яагаад энэ сургуулийн хүүхдэд ингэж анхаарал тавих хэрэгтэй гэхээр мэдрэмжийг гоё болгох. Тэгэхээр дотоод мэдрэмжийг гоё болгохоор үйлдэл нь сайхан гарна, тий зөв гарна. Нэгт. За хоёрт нь гэх юм бол
энэ дотоод одоо энэ нөгөө өндөр гэрцийн улмаас хүүхдүүдийн тархины бүтэц болон сэргэлтүүд ингээд өөр төрөд. Тийм 70-аад оноос өмнө төрсэн дэлхийн хүүхдүүд дэлхийн хүмүүс яаж нөхлөг зөвхөн арын тархин одоо идэвхтэй урд бусад тархинууд нь унтаахад төржсэн. Гэтэл ингээд жил ирэх тусам араасаа нөгөө тарих араасаа урагшаага хөгждөг шүү дээ. Гэтэл жил ирэх тусам ингээд арын хоёр тархин насаалттай урд гурав нь унтаага ч юм уу төрөөд одоо сүүлийн үед болохоор бүх тархин идэвхтэй төрж байгаа хүүхдүүд. Ялангуяа одоо 2025 оны хүүхдүүдийг юу ч нэг бета үеийн хүүхдүүд гээд энэ үеийн хүүхдүүд чинь бүр одоо өсөж том болоод бүр хиймэл виртуал ертөнцид амьдрах хэмжээний ийм сонио орчинд одоо амьдрах гэдэг. Тэгэхээр зэрэг тэр хүүхдүүдэд яах вэ гэхээр бид нар нөгөө бэлдэх тийм ингээд бидний хүүхдүүд ингээд яг тэр орчинд амьдрах учраас бид нар ингээд өөрсдийнхоороо байж болохгүй болчиход өөрснийхөө за одоо ингээд зөндөө өсчихнэ гэж болохгүй заалчгүй нэг сургах шаардлагатай. Тэгээд техник хэрэгсэлтэй хэрхэн ажиллах вэ? Өөрийнхөө одоо хиймэл оюун ухаан загшигдахгүйгээр яаж амьдрах уу гэх тийм ингээд ийм зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болчихж байгаа. За тэгэхээр ингээд дэлхийн давтамж долгион өссөн гэдгийг бол одоо шинжлэх ухаанд угаасаа нотлоод байгаа штэ. Тэр Шуманы резонанс буюу тэр Шуманы давтамж долгион буюу дэлхийгээс гардаг тэр давтамж долгион нь өмнө хэдэн герц байсан, одоо хэдэн герц болсон ч үлээ тийм нүү судалгаанууд байгаад идэг штэ. Тэгэхээр энэний нөлөөгөөр дэлхий дээрх бүх бодисуудад тэр цэсмаа ус төрөгчийн элементийн тэр бүтцэнд өөрчлөлт ороод тэр нь өөрөө амьтан аймгүй бүх зүйлд нөлөөлөөд тэгээд энэ нь бас бидний одоо энэ оюун сэтгхүүд нөлөөлөд байна гэдэг нэг юм дүгнэлт гаргаж штэ. Тийм. Тэгэхээр энэ та сая ард тарих, урд тарих гэдэг ингээд асдаг, унтардаг, унтраастай байсан одоо асаалттай байна гэж яриад байна. Тэгэхээр энэ тархины талаар та дахиад нэг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ард тарих асаатай байхаар яадгийн. Тэгээ дунд тарихын жишээлбэл асаатай байл яад. Урд тарих гэхээр бас яадгийн гэд манай үзэгчид нөгөө тархиа өөрчилгээд энэ суугийг дагдаг учраас тарих толгой нэлээд сонирхдаг хүмүүс байж таараа тий. За би болохоор зэрэг яг нөгөө анатомийн талаас биш, сургууль хүмүүжүүлэх талаас тэгээд дээрэс нь нөгөө суралцгын талаас нь илүү судалж авч байгаа. Тийм тэгээд суралцгын тал дээр яадаг вэ гэхээр зэрэг хамгийн арын тарих бол нөгөө моторны ой санамж буюу тэгээд яг нөгөө гений мэдээллийг агуулдаг, урт хугацааны ой тогтоолтыг агуулдаг 4.5 герцээр ажилдаг хэсэг нь болохоор дүрсэн ой санамжийг агуулдаг. Гэтэл 6 герц нь болохоор герцээр ажилдаг хэсэг нь болохоор өвгөн ой санамжийг агуулдаг ийм жишээ нь. Тэгэхээр дүрсэн ой тогтоолт бас одоо яадгүй гэхээр зэрэг хүн ингээд хэдий ч нэ гоё сайхан дүрсэн гэд хүүхдэд нөгөө нэг багт нь муу юм битгий үзүүлжээ гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Манай монголчууд ч үг гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг улааг бүүзүүл энэ төр хэлтийн улааг бүүзүүл гэдэг тийм. Тэгэхээр зэрэг тэр яах вэ гэхээр зэрэг хамгийн арын тархинд урт хугацааны ой тогтоолтод одоо муухай дүрс одоо урт хугацаагаар ой тогтоолтод одоо хадгалагдчих юм бол тэр мэдрэмж насан туршид нь явагддаг. Та сая тэгж ингэж дүрсэн болон үгэн гэж. Тэгэхээр нөгөө хүүхдийгээ бас ийм тийм гэж хэлдвэр хэлэх мэлэг чинь шууд энэ аргашаа бас хадгалагдах нэ тий. Тэг нь ялангуяа хүүхэд бага байх тусам урт хугацааны ой тогтоолтыг хурдан явагдаж их удаан хадгалагддаг. Гэтэл нөгөө одоо жишээлбэл 30-40 гарсан хүмүүс нөгөө нэг хурдан тогтоодгүй шүү дээ. Тэд нар ч болохоор дор хаяж 14 хоног, 21 хоног, 60 хоногийн дараа тогтоодог байхгүй юу? Урт хугацааны ой тогтоолт руу хийн. Бага байх тусам бүр нялхан хүүхэд бол 8 цагийн дотор урт хугацааны ой тогтоолт руу хийждэг. Тийм учраас жижигхэн хүүхдийг яадаг штэ. Айвал айцын дорн гаргадаг манай Монголын гоё ёс заншил гэдэг штэ. Ширгэлж мэргэлдээл. Тийм. Тэгээ ширгэлж тэгж нөгөө айсан дүрсийг нь хурдан 8 цагийн дотор хурдан ой тогтоолтноос нь гаргадаг ийм маш сонирхолтой одоо шинжлэх ухаанаар одоо яаж нотолдог юм байгаа юм те ингээд маш сонирхолтой тийг одоо өөр альж үндэстэнд ингээд байдгүй аргаар ингээд тэр ой тогтоолтыг нь
муухай төрсийг нь одоо гаргаад ичдэг тийм сонин юутай домтой тий дом хийдэг. Гэтэл одоо 2 нас хүрэхэд бол яадгүй гэхээр зэрэг тэр хурдан ой тогтоолтонд нь оруулахын тулд 1 хоног шаарддаг. Тэгээд дээрэс нь 5 нас хүртэл хүүхдүүдийг урт хугацааны ой тогтоолтонд нь цээжлэхэд бол 7 хоног шаарддаг. Тэгээд нөгөө яг нас нь явах тусам нөгөө урт хугацааны ой тогтоолт руу орохдоо тэгж удаан болгогддог. За яагаад үг гэхээр нөгөө ялах хүүхдийн болохоор зөвхөн хамгийн арын тархи нь маш идэвхтэй, уртлын тархинууд нь унтахаа хэлбэртэй байдаг. Гэтэл тэр нөгөө арын тархи нь идэвхтэй учраас шууд шүүлтүүргүүгээр чэйжилчдэг байхгүй. Дүрсийг чэйжлэн, нээжгаа чэйжлэн, аавыгаа чэйжлэн, гэр орныхногоо тий бүх одоо гэр орныхоо бүх юм ингээд хурдан чэйжилдэг тийм онцлогтой. Гэтэл нөгөө хүүхэд томрох тусам нөгөө дунд тарих, уртлын тархинууд нь хөгжөөд ирэх тусам шүүлтүүрээр ороод байхгүй. Нэг чэйжлэхүүгүй юу. Тэгснэ ингээд нөгөө юунд нь дунд тарих одоо идэвхжээд ирэхээр зэрэг мэдрэмжээсээ шалтгаална. Энэ гоё байна, муухай байна, таагүй байна гэж чэйжлэхгүй, муухай амттай байна гэд хоолоо идэхгүй ч юм уу те. Эсвэл гоё амттай байна гэд хурдан хоолоо идэх чинь ингээд нөгөө амтлах мэдрэмж дунд тарих нь болохоор зэрэг 5 метр хүн одоо хүрэлцгүй амтлах, харах, үнэрлэх бүгд ингээд нэг төвдөр байдаг учраас яг тэрэн дээр нөгөө янз бүрийн мэдрэмжээсээ шалтгаалаад арын тархи руу нөгөө мэдээлэл хурдан дамжуулдаг байхгүй. Шүүлтүрдээд эхэлж байгаа нь шүү дээ. Тэгээ энийг угаасаа доктор Жо багшаас хэлдэг л дээ. Analytic mind буюу тэр шүүн тунгаах сэтгэлгээ, тэр шүүн тунгаах тархийг давж ээж хүний энэ operating system буюу даалт ухамсарыг агуулдаг тэр арын тархи руу мэдээлэл ордог гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ бид нэр насанд хүрсэн хүн аль хэзээ тэр бага наснаас өөрийн ухамсаргүй ах цуулгаад авсан тэр нэг таагүй харилцаа хандлах ч юм уу, таагүй дүр зураг, тэр нэг таагүй амьдралын нөхцөл байдлын тэрийг мартуулахын тулд маш их ажил хийж аналитик буюу шүүн тунгаахын сэтгэлийг давж ээж сая тэр даалт ухамсарт байгаа мэдээлэлд нөлөөлнө гэж хэлдэг. Тэнгуут яг энэ хоёр ингээ хоорондоо таарч байна л да. Тийм байна. Тийм. Тэгэхээр арын тархи нь нөгөө нэг 70 80 дээр тэр оныхон болохоор анх төрөхдөө энэ уртлын тархи, дунд тархи нь унтаахаа байдаг. Арын тархи нь идэвхтэй ажиллаж байдаг учраас бага насны хүүхдүүд ямар ч шүүлтүүргүйгээр маш хурдан хугацаанд одоо тэр урт хугацааны санамжинд шууд оруулцдаг юм байна тий. Окей. За тэгээд дунд тархи болохоор зэрэг илүү нөгөө юу яадаг. Цаад нөгөө мэдрэмжийг одоо голчулдаг, гаднаас ирсэн шүүн тунгаах юм дээр сэтгэл хөдлөлтөй ханддаг тий. Тэгэл тийм байдаг учраас яг суралцууд бол тэр дунд тархи бол бас маш их ач холбогдолтой. Ягаад гэвэл нөгөө урт хугацааны ой тогтоолт руу хийхин тулд таатай мэдрэмжийг авч гоё гэсэн мэдрэмжийг авч иж дараа нь явах гэхээр нөгөө тэр мэдрэмжийг авч иж цаад урт хугацааны ой тогтоолт руу хийдэг байхгүй юу. Тэгээд эргүүлээд тэр мэдлэгээ гаргах болохоор ямар мэдрэмж авсан тэрүүгээрээ ингээд тэр мэдлэгээ хэрэгэлдэг юм байна. Жишээлбэл ингээл маш их хэмжээгээр загнуулж ирсэн хүүхэд одоо жишээлбэл ингээл гэрээ цэвэрл аяагуугаа гэл ингээл маш хэмжээгээр тэрэндээ ингээ айгуу дургу байсан хүүхэд яхав гэхээр дараа нь том болч аяагуугаах гэхээр нөгөө ууртаа гаргадаг. Гэтэл маш хөвгөлтэйгээр тэрийг хийжсэн хүн болвол эргэлээ тэр аягаа угаахтаа хөвгөлтэйгээр хийн гэсэн үг. Маш энгийнээр хэлгээд. Тийм, энгийнээр хэлгээд. За яг тэрнтэй адилхан мэдлэгийг эзэмшихтэй дарамтанд сурж ирсэн хүүхдүүд ядгүй гэхээр зэрэг эргүүлээд тэр мэдлэгээ ашиглах болохоор дургуутдаг, мэрэгжтэй хаях явдал энэ төр гардаг байхгүй. Окей. Нөгөө ууртай ажиллаа хийдэг хүмүүс байдаг штэ. Тий. Ажил хийхээр л хүний өмнөөс хийж байгаа юм шиг ингээл ялархаж алсвал тэгэл төс тас гэл ингэж хийдэг хүмүүс чи ер нь тэр мэдлэгийг эзэмшихтэй угаасаа анх тэр суусан мэдрэмж нь таагүй байхаар дарамтанд сурцсан байхгүй тий. Дарамтанд сурцсан. Эсвэл шалгалт аавн муу 50 ингэн тэгнэ гэдөө. Эсвэл ингээд нөгөө хүрэх зорилгоо гой тодорхойлоогүй. Жишээлбэл ингээд за шалгалтаа нэг сайн дүнтэй өгчхийн тулд суралцсан бол тэр нь ингээд гүн мэдлэг болж чадахгүй байх жишээ. Зөв зорилгодоо хүрсэн шалгалтаа сайн өгсөн болоо гэд ингээд тархи зогсолт хийчихдэг.
Үнэхээр сонирхолтой. Тэгэхээр энэ дунд тарих бол хүний суралцах болон эргээгээд амьдралын туршид тэр нөгөө мэддэг чадтай гаргахт нь өөрөө дунд нь байнга оролцоотой байгаа юм тий. Тийм. Ерөөсөө яг ингээл яг суралцууд бол бүх тарих оролцсон. Ганцхан тэрний нэтер гэсэн юм байхгүй юм л тий. Бид нар болохоор ингээд одоо би дөнгөж багш олчвол яг нөгөө өөрөө сурж байсан юм шиг ингээ хүүхдүүдийг яангот нөгөө 90-ад онд ч хүүхдүүдийн нөгөө шинэ үеийн хүүхдүүд гараад ирсэн. Тэгээд суралцууд нь ингээ дандаа юм зөрчлүүд аяах гарч ирээд сүүлдээ өөр яаж ингээл одоо сурах вэ гэл тий. Тэгээд сүүлдээ ингээд нөгөө маш их хэмжээгээр ингээд янз бүрийн одоо арга барилуудыг судлаад эхэлсэн тий. Тэгээд ингээд судлаж явж хахад нөгөө сууд сурах гэдэг аягүй чухал юм. Анхаарал төвлөрөл сууд сурах, сонсож сурах. Тэгээд тэр нь болохоор одоо дэлхийн нийтэд одоо яг ингээд практикаар яаж яах вэ гэхээр зэрэг 3 настайд нь сонсож сурцсан одоо сууд сурцсан хүмүүс тэр чигээрээ том болохоор зэрэг яг суралцууд нь амжилт гаргаж байна гэж үздэг. Тэгэхээр ингээд манай цэцэрлэг бол ингээд цэцэрлэг олон эсвэл ингээд эцэг эхнэр яг ингээ 3 нас гэхэд нь хүний үгийг ингээ анхааралтай сонсож сургаад ер нь бол 3 настай нэлээд ухаантай болсон байдаг үе гэж үздэг юм байна. Тэгээд бид нар чинь эргцүүлэн бодох чадамж энэ төр гаргацдаг, шийдвэрээ гаргацдаг. Тэгэл дор хаяж одоо манай ачхүү байгаа. Тэгэхээр чин тэрийг ингээд нөгөө одоо би энэ мэдлэгтэйгээр нөгөө ачхүүгээ юу яаж байгаа байхгүй юу? Шийдвэр гаргахыг сургаж байгаа байхгүй. Тэнгүүт нь яах вэ гэхээр заа наашир гэдэл тий. Заа наашир гэл тэгдэг штеп. Гэтэл би өмнө нь яах вэ гэхээр өөрөө авмаар санагдал. Заа наашир гэж зөвхөн ингээ авчин тий. Гэтэл заа наашир гэд нэг хүүхдээр өөрөөр нь шийдвэр гаргуулж байгаа байхгүй. Тэнгүүт нь нэг хүүхэд яах вэ гэхээр харж яснаа ингээд өөрөө эрх жишээ. Ингээд нөгөө нялхахт нь л ингээд шийдвэр гаргуулаад сурах. Тэгээд нөгөө юмыг сонсож сурахын тулд яах вэ гэхээр үлгэр аягүй зүгээр юм блэ. Тэгээ үлгэр ингээ ярьж өгөх. За тэгээд нөгөө юу яадаг. Одоо орчин үед чинь нөгөө төвлөрлийн янз бүрийн юм бий болсон. Гэхдээ нэг алдаа юу вэ гэхээр зэрэг нөгөө юу яадаг. Телевизээр зурагтны ингээ хамааралтай болгох гэдэг хэцүү. Тэгээ тэрэн дээр маш төвлөрч сууж байна. Гэхдээ яадаг вэ гэхээр бусад тарихын нөгөө байгалийн зарчмаар ажиллахгүй тэгээ шууд нөгөө дэлгэцээ хамааралтай болгох асуудал гарч ирэх гэж. За окей. Хоёлаа энийг нь бас ярина. Гэхдээ сайн ингээд дунд тарих болохоор яг мэдрэмжээр дамжуулаад мэдээллийг тэр хоошоо явуулах юм уу хаашаа явуулах гэдгээ шийддэг. Эргээгээд тэр мэдээлэл гарч ирэхдээ дунд тарихны тэр мэдрэмжтэй нь хамт гарч ирдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр дунд тарих бол үнэхээр чухал юм байна. Бас шууд ингээд дандаа мэдрэмжээр нь дамжуулаад ингээд уйчдаг юм байна. За тэгвэл урт тарихын яадаг юм. Хоёлаа энэ тарихныхаа нөгөө 3 хэсгийг нь гүцэг ярьчих тий. За тийм. Урт тарих бол ингээд 12 наснд илүү идэвхтэйгээр маш хурцтайгаар хөгжиж ирд юм байна л да. Тарихны урт хэсэг. Тэгээд яах вэ гэхээр урт тарихны гол үүрэг нь яг шүүн тунгаах, анхаарал төвлөрөлтэй байх. Тэгээд хүний хувьслын үед хувьслын одоо түүхэнд хамгийн сүүлд үүссэн тарих учраас хүн байх гэдэг хүн одоо хүнлэг инэрэнгүү төвөнд бас бичдэг. Тэгэхээр хүнлэг инэрэнгүү төв одоо байдаг тарих гэхээр одоо хүний хүн байлгадаг тарих байх нь шүү дээ. Тэгээд илүү тооцоол хийн, шүүн тунгаан, гадаас ирсэн мэдээллийг шүүн тунгаан, хүнлэг инэрэнгүү шийдвэр гаргадаг. За тэгээд энэ урт тарихынд дандаа эерэг мэдрэмжүүд бас байдаг. Ерөөсөө сөрөг мэдрэмж бол байхгүй. Хамгийн гоё нь тийм бил. Тэгээд тэгтэл ингээд нөгөө тэр ингэдэм байна. Яг одоо айдсын хамгийн өндөр мэдрэмж 2 наснд байдаг. Хүний одоо эр зоригийн хамгийн өндөр мэдрэмж 12 наснд байдаг. Тэгэхээр 12 наснд яг уу гэхээр зэрэг нөгөө ухамсартайгаар эр зориг гаргахгүй зүгээр нэг шүүн тунгаах хэсэг нь одоо хамгийн сүүлийн удаа шүүн тунгаах хэсгийнх нь одоо нэг дөнгөж өсөж явж байгаа учраас
энэ 12 наснаас хойш нэг шүүн тунгаагаад эхэлчихдэг учраас шууд эр зэрэг гаргахгүй ингээд эргцүүлэн бодож явчихсан юм байна л да. Гэтэл нөгөө 10 одоо 11 хагасаас 12 наснд болохоор зэрэг нөгөө эрхлэг юм шиг хүнд харагдана. Тэгсэн мөртлөөсөө шүүн тунгаахгүйгээр шууд ингээд за одоо эндээс гэлтэй одоо ямар нэгэн зориг гаргаад энэ за ус руу өсөр гэх юм бол хэрэгтэй бол шууд ингээд өсөрчин. Ингээд нэг тийм зориг гаргана гэсэн үг байхгүй. Гэтэл нөгөө тэр наснаас хойш болохоор зэрэг за би ус руу өсөрвөл сэлж чадах үлээгүй илүү гэдэг нэг ийм эргэлзээд анализ дүн шинжилгээ хийгнэ шүү дээ. Ингээд явчихдаг. Гэтэл тэрнээс өмнө болохоор шүүн тунгаах хэсэг нь сайн хөгжөөгүй байдаг учраас нөгөө хүүхдүүд алдаа хийх эсвэл ингээд тэр нь эр зөрөгтэй мэт харагдах ингээд тийм байдал үүсдэг юм байна. Тэгвэл суралцсан үед яддаг гэхээр зэрэг нөгөө юу байдаг маш одоо 12-аас 16 наснд болохоор урт тархины маш эрчимтэй хөгжил явагддаг гэж уншсан баггүй юу. Тэгэхээр тэр үед нь яах вэ гэхээр зэрэг суралцсан одоо юм сурах, аливаа ажлыг сурах, биеийн хөдөлмөр хийх ингээд ер нь бол ингээл нөгөө бүх тархиныхаа хөгжлийг хангах одоо хөдөлгөөнтэй байх. За дээрэс нь шүүн одоо нөгөө аливааг ингээд эргцүүлэн бодох чадамж бол их хурцтай өсдөг. За тэр үед нь яадаг вэ гэхээр би л ингээд ядардаг болохоос тарих ядардаггүй гинэ. Суралцууд. Тарих ядрахгүйгээр сураад байдаг. Яагаад гэхээр яг л ингээл нэг шууд шингээж авч байгаа юм шиг л мэдлэгийг ингээл аваад. Тэгэхээр зэрэг энэ үед болохоор хүүхдүүд маш нөгөө эрчимтэй олон төрлийн юм хийж жишээлбэл сакс тоглолт сурмаар байл энэ насанд илүү амжилттай эсвэл ингээ хэл сурмаар байл хит тэнэлэг зэрэг сурах боломжтой. Тэгээд ажил хөдөлмөр хийл тэрнийхээ нөгөө суурийг ингээ тавих тийм боломжтой алдаж болохгүй хамгийн гоё үе юм. Жинхэнэ суралцсан үе нь хүүхдийн 12-оос 16 нас буюу тэр урд тарих эрчимтэй хөгжиж байгаа үе нахна шүү дээ. Тэгээ нөгөө 25 нас хүрэхэд чинь урд тарих бүрэн хөгжөөд дуусчдаг гэж хэлээд байдаг шүү дээ. Сая тэгжээж нэг юм тэгээ бүрэн анализ дүн шинжилгээ хийх хүн болдог буюу жинхнээсээ яг насанд хүрсэн үүрэг хариуцлага ухамсарлах тэр анализ дүн шинжилгээ хийх чадвартай хүн болдог гэх юм. Тэгэхээр чинь ер нь бол 12 наснаас эхлүүлээд 25 хүртэл ингээд өсөөд юу яагаад хөгжөөд байх нь. Гэхдээ хамгийн эрчимтэй үе нь 12-оос 16 нас байх нь тийм. Одоо би болохоор нөгөө дунд сургуулийн багш учраас яг нөгөө тийм тэр үеийг нь бол алдахгүй хэрэгтэй. Бүр эцэг нөхд зөвлөмөр. Тэгээд яг 25 нас гэхээр нөгөө хүн дээд сургуулаа төгсөөд нөгөө магистр интерт суралцаад дуусах нас яг байгаа. Тэгэхээр энэ нөгөө тархины хөгжилтэй холбоотойгоор бас энэ их дээд сургуулиуд гараад ингээд тий. Тэгээд тэгээд одоо нөгөө амьтнууд болохоор зэрэг ингээл 1-2 наснда шууд насан туршид явцдаг шүү дээ тий. Би дагаа тий. Гэтэл хүн чинь нөгөө тэр нөгөө олон үе шатыг давж хамгийн сүүлд ингээд нөгөө гайхамшигтай тэр гоё урт тарихтай болсноороо нөгөө 20 нас хүртэл хөгжиж шүү дээ тий. Тэр хүртлээр насан туршгүй л яагаад вэ те. За тэгвэл ингээд суралцахад бол ийм нөлөөтэй юм байж. Та тэгээд дунд ангийн хүүхдүүдтэй те өөрөө дунд сургуулийн багш тэгээд энэ хүний тарих судалдаг хүүхдүүдтэй яг энэ чиглэлээрээ ажиллаж олон хүүхдүүдтэй ажиллаж үр дүн гаргасан гэхээр энэ хүүхдүүд дээр ер нь бас онцлог нь юу байна? Ярьж хэлмээр сонирхолтой зүйлс юу байна? Ярьж өгөөч. За хүүхдүүд болохоор ингэдэг нөгөө яг тархиг те ингээд нөгөө сонирхолтой хүн их сониуч амт юм байна л да. Ерөөсөө яг ингээд сониуч тэгээд ялангуяа дунд тарих хөгжөөд ирэнгүүт нөгөө илүү ингээд сониуч болоод ингээд явцдаг. Тэгэл тал тийшээ ингээд сонирхол ингээд явцдаг. Гэтэл энэ сониуч байх зарчим дээр одоо тулгуурлаж хичээлийг одоо явуулах юм бол өөрөө судлаад хуучин цагт болохоор зэрэг за одоо дэвтэр номоо гарга тэдгээр хуудсыг нээ гэдэг ингээд нөгөө роботууд өдөртөж байгаа юм шиг нөгөөдөл нь яг тэдгээр хуудсыг нээгээл ингээл те ингээд хичээл хийдэг байсан бол одоо болохоор зэрэг нөгөө өөрөө судлахын тулд
өөрөө шийдвэр гаргах тийм хүүхдүүдийн одоо онцлог. Тэ ингээд дэлхийгээр л юм бэл. Тэгээд ингээд байт юм бэ. Би ч бас ганц Монгол хүүхдүүд гэхгүй бас гадаадын хүүхдүүд бас заажсэн. Тэгэхэд ингээ яг дэлхийгээрээ тийм нөгөө тийм сониуч байдаг юм бэ. Нэгд. Хоёрдугаарт гэвэл ингээд нөгөө юуны одоо дорны болон барууны соёл гэх тээ. Тэдний нөгөө сэтгхүүд нь бас нэг өөр идэм юм бэ. Сургалтын сэтгхүүд. Тэгэхээр ингээд Монгол хүүхдүүд яадаг вэ гэхээр зэрэг нөгөө дорны талд орж байгаа шүү дээ. Монгол хүүхдүүд яадаг вэ гэхээр бүхэллэг сэтгэлгээтэй байдаг. Системлэг. Одоо ингээд юмыг системээр нь авч үздэг. Том зургаар нь том зургаар. Тийм. За подкастын дундуур та бүхэнд товчхон мэдээлэл өгөөдгий. Манай тархиа өөрчлөлт төв бол Америкийн эмч, эрдэмтэн, номын зохиогч, лектор багш юм доктор Joe Dispenza гэж хүний шинжлэх ухаанч арга барил дээр үндэслээд хувь хүний хөгжлийн болон байгууллагын сургалтуудыг зохион байгуулдаг юм газар байгаа. Тэгээ манайх зөвхөн сургалт явуулахаас гадна ярилцлагын клуб, сэтгэл зүйн ярилцлагын клуб, бяцлаглалын клуб, номын клуб, сайн дурынхны клуб гэх мэтчлэн маш олон салбар үйл ажиллагаатай төрийн бус байгууллагаар бас дамжуулаад олон нийт рүү чиглэсэн арга хэмжээ явуулдаг байгаа. Тэгэхээр та бүхэн манайхтай холбоотой мэдээллийг авахыг хүсэх юм бол тархиа өөрчлөлт төв гээд Facebook хуудас руу хандаж болно. Мөн Сувдарын Цэндэрч подкастн дээрээсээ подкастаа хүлээж авч бидний талаарх мэдээллийг хүлээж аваарай. Баярлалаа. Гэтэл барууныхан болохоор зэрэг ингээд нөгөө яг л онилдог тэр юм ингээ онилж ингээс ангаах ухаанд хүртэл тийм бөөрийн эмч гээд яг л бөөрөөл дагнадаг гэх чинь. Гэтэл дорны ангаах ухаан гэх чинь нөгөө утаж маран буцаж бүх системээр нь биеийг нь үзэж байгаа жишээ нь. Тийм нөгөө сэтгэлгээний нэг өөр бай. Жишээлбэл ингээ морь зураг гэхээр ядгүй гэхээр барууны хүүхдүүд ядгүй Европ хүүхдүүд морь зураг гэхээр яг морийг ингээд зурж байгаа. Морины цэц зураг шиг морины толгой онлоо. Яг л морио зураг. Монгол хүүхдүүдийг морь зураг гэхээр уул тал дэлхий нар тэ үүс ногоотойгоо хамт орчинтой зурдаг. Гэртээ ньютэй. Бүх орчинтой ингээ гоё системлэг. Тэгэхээр тэр нөгөө сэтгэлгээний ялгаа. Тэгэхээр ингээд хүүхдүүдэд Монгол хүүхдүүдэд одоо хичээл заахын тулд бүр систем бүхэлдэг системийн тийм одоо заах хэрэгтэй. Жишээлбэл нөгөө нэг ингээ бамбрууш те одоо бамбрууш жишээ. Яаж бамбруушны онол гэд манай ихтэй багш нэг алдартай онол байгаа. Одоо алдарт бамбруушныхаа онолыг ярив те. Ингэдэм бэ. Ингээл одоо энэ юу вэ гэл те. Энэ бол гар гэл. Энэ юу вэ? Энэ нөгөө гар. Энэ юу вэ? Хөл. Энэ юу вэ? Биен. Энэ юу вэ? Нөгөө хөл. Энэ толгой энэ төр гэдгсэн. Сая би юу заасан бэ гэд ингээд шалгалт авдаг юм байна л да. Одоо нөгөө хуучны цагийн системээр. Тэгэнгүүт нь нөгөө хүүхдүүд чинь хөл гар, бахан хөл гарууд те юуны хөл гар мэдхгүй те. Тэгээд ингээд тэгэнгүүт нь багш нь би та нарт бамбрууш заасан шүү дээ гэд ингээд нөгөө ийм маягаар тэнцсэнгүү гэдэг чи буруу таалаа. Тийм шиг те. Гэтэл яг Монгол хүүхдүүдийн онол нь юу гэхээр хамгийн түрүү энэ бол бамбрууш гэд ингээд бүхэлд нь хэлээд ягаад тэгэхээр хүрдэн нөгөө ойлгомжтой болоод ирэнгүүт нь за бамбруушны баруун хөл баруун гар тий одоо зүүн гар зүүн хөл энэ бамбруушны толгой дарих юу ингээд нүд ам хамарч хийхгээ явах нь шүү тий. Ингэж хийхлээр зэрэг хүүхдэд ойлгомжтой. За жишээлбэл ингээд энийг яг хичээл дээр яаж бодохгүй физик дээр жишээлбэл физик үндсэн ингээд 6 бүлэг сэдв үндсэн одоо бүлэг сэдв байдаг. Тэгээд тэр үндсэн 6 бүлэг сэдвийгээ жишээлбэл механикийн онол гэсэн нэг дэд сэдв байлаа. Тэгэхээр механикийн онол нь кинематик, динамик, статик гэдэг ингээд яг ингээд нөгөө 6 бүлэг дэд сэдвээ дотор нь тэгэж нөгөө нэг бамбруусны хөл гар гэдэг шиг ингээд явж байгаа байхгүй. Тэнгүүт нь бид нар физиктэр 6 дэд сэдв үзэх юм байна. Физик гэдэг чинь ийм юм байна. Ингээд энийг үзэх юм байна гэд ойлголттой болоод ирэнгүүтээ хүүхэд маргааш нь юу үзэх вэ гэдгийг мэдээд хүрээд ирдэг. Тарих бэлтгэгччээд ирж байгаа гэсэн үг байна. Гэтэл одооны системд болохоор яадаг вэ гэхээр
гинтхэн маргааш юу үзэхээ мэдэхгүй хүүхэд зүгээр дэвтэр ном аваад хүрээд ирдэг. Гинтхэн багш сюрприз тий багш за гэрийн даалгаврыг хийсэн үү? За тэдгээр хуудасаа гараа өнөөдөр тийм хичээл үзнэ гэл тэгэнгүүт нь өнөөдөр л тийм хичээл үзэж байгаа юм байна. Тэгээд яах вэ гэхээр зэрэг танин бит хүн төвшинний анхан шатных нь нөгөө суурь нь байхгүй учраас тэр хичээл яг бүгд ойлгож чаддаг. Юу нь мэддэхгүй л нэг юм сарвуу маруу заагаал, юу нь мэддэхгүй нэг юм гар мар заагаад нь штэ. Юуны гарээ, энэ гараар юу хийдэг, яад хийдгийг гэдэг нөө танин мэдгүй яг юм том зургийг нөхгүй. Тэнгуут магадгүй нэг хүүхэд тэрийг чоны гар гэж ойлгоод, нэг хүүхэд нь тэр нь шувууны гар гэж ойлгоод, нэг нь бүр юуныч гар гэдгийг те. Ингээ ойлгоод ингээ явчихдаг байх юм шүү те. Тэгээ ер нь бол бас тийм ээ. Би бас өөрөө эргээд бодоход те. Ууг нь гайгүй сурлагатай хүүхдээ авч байсан. Тэгтээ эргээхэд яг ингээ 10 жилд би физик үзэхдээ физик гэдэг чи ердөө л ийм юм ч юм уу те. Яг тийм гэдэг чи ердөө л ийм юм гэж нэг юм тов тодорхой ойлголт сайн авч чадаагүй л нэг том юм цээжлээд л шалгалт малгалт гээл айж чичрээд л тэгээд нөө шалгалтандаа унахгүй гээл юу мэддэхгүй байх юм цээжлээл ингээд яг явцсан юм шиг санагдаад идэг байхгүй. Яа тэгэхээр тодорхой үлдсэн юм байхгүй. Яг бүр тодорхой үлдэхгүй байсан ч гэсэн тухайн үед нөгөө тархийг хөгжүүлээд байсан л та. Ямар ч тийм байх. Ямар ч лээс эргцүүлэн бодох чадамж янз бүрийн юмыг одоо тодорхой цаг зарцуулсны хувьд одоо үлдцтэй байдаг. Гэхдээ ингээд нөгөө яг эцсийн үр дүн нүгэ ямар үр дүнд хүрэх вэ гэсэн нөгөө зорилгоо ингээд тодорхойлчих юм бол хүүхэд ингээд илүү нөгөө тэрэндээ тийм бэ. Шамддаг, дурладаг. Жишээлбэл ингээд яг нөгөө онгоцоор нисэх юмсан гэдэг хүүхэд те онгоцны нисэгч болох юмсан гэдэг хүүхэд яг уу гэхээр физиктэй муу байлаа гэж бодоход онгоцны ингээд загварыг зохион бүтээх юм байна л та цэцэг мах шиг нэг юм дээр одоо тэгэнгүүт энэ онгоцыг тэгвэл яагаад нисгдгийг гэх тэгэнгүүт тэр мэдлэг нь хэрэг болоод эцсийн үр дүнгээ харчаад тэгээд ийм мэдлэг хэрэгтэй юм гэдэг нөгөө дүгнэлтэнд хүрээд тэгээд тэрний хадгалах хөдөлмөрлөөр явчихдаг юм. Тэгэхээр ингээд яг нөгөө хуучин залуу техникчтэй ордон гэд байсан. Тэгээд тэрэн дээр болохоор яг яах вэ гэхээр нөгөө зохион бүтээдэг хүүхдүүд те машин нисэх загвар зохион бүтээдэг. Тэгээд янз бүрийн одоо өнөртөн гоо сайхны химийн одоо туршилтууд ч хийдэг те. Бүр ингээд өнөртөө ус гаргаж авдаг нүдэг гэл ингээл тийм гоё тийм туршилтуудыг хийдэг тийм юунууд байсан байхгүй юу? Клубүүд тийм. Тэгээд тэрэн дээр яах вэ гэхээр хүүхд эцсийн үр дүндээ үр дүннийг ингээ харчаараа тэрэндээ ингээ шамдаад айгу мундаг тийм суралцаад явдаг. Тийм гутаа нөгөө ойлгохгүйсэн физик мицгийн анхаарал хандуулж сурчмаар л те. Энэ юу ингээл ойлгож эхлээл те. Окей. За тэгвэл Бамруушийн онол гэж нэг юм байх нь Монгол хүний буюу дорны сэтгэлгээний онцлогт тааруулаад бид нэр хүүхдэд юм сургахдаа эхлээд том зургаар нь юу гэдгийг тайлбарлаж өгж ойлгуулад тэгээд жижигчл детальч заах юм бол Монгол хүүхдэд буюу дорны хүүхдүүдэд илүү тохирдог юм байна гэж ойлголоо зөв үү? Тийм. За окей. Бамруушны онолоос өөр одоо бас бидэнд хүүхдүүдэд сургахдаа анхааруулжтай юм юу аах вэ? За анхаарах ёстой юм юу гэх юм бол бас нэг анхаарах ёстой юм хүүхдүүдэд нөгөө зөв татамж гэдэг. Зөв одоо дуу хөгжим сонсгох тий. Тэгээ яагаад гэвэл зэрэг ингээд 440 Гц-ээр ля нотой хөгжсөн хөгжөлттэй дуу хөгжим хүнийг ингээд нөгөө мэдрэмжийг хөндлөлдөг тий. Ингээд байгалийн татамжтай зохицдгүй тийм татамж гаргадаг. Байгалийн буюу хүн чинь өөрөө байгалийн амьтан шүү дээ. Байгаль дээр бүх эрдэс бодис элементүүд хүнд байгаа. Тэрнээс хүний бие бүтсэн. Тэгэхээр байгалийн тэр давтамжтай зохицохгүй буюу хүний өөрийнх нь тэр хүлээж авах боловсруулах юмнаас зөрөөд байна гэсэн үг байх юм шүү дээ. Тийм. Тэгээд одоо ингээл нөгөө дэлхий чинь өөрөө ингээд олон мянган жилийн турш 7.8 Гц давтамжтай байсан. Тэгээ одоо болохоор зэрэг тэр давтамжууд нь өсөөд заримдаа 100 гаруй Гц болдог. Тэгээд яг энэ Гц-ээс одоо нөх хүн хөгжөхөөс гадна яах вэ гэхээр зэрэг вирус хүртэл өндөр Гц-дээр амьдрал эхэлсэн гэсэн үг байхгүй. Тийм учраас нөгөө одоо нэг танигдахгүй, мэддэхгүй, урд нь гарч байгаагүй өвчнүүд аюулх гараад
Тэгээд ковид мовид гэл тий тэр чинь нөгөө эхлээл 3 гэрц дээр амьдардаг байсан ханиадны вирус 5 гэрц дээр болонгууд нь ковид гэж нэрлэж байна. Тэгэнгүүт нөгөө 6 гэрц, 7 гэрц, 8 гэрц, 15 гэрц хүртэл ингээд явангууд нөгөө ковид ч ингээд янз бүрийн өсгөнүүдээр нэрлэж яваад ирсэн шүү дээ тий. H1 юу ч хэлээ тий. Тэгээд сүүлдээ ингээд нөгөө өндөр гэрцийн улмаас нөгөө вирус, бактериуд өндөр гэрц дээр амьдраад тэнгүүт бид нар яах вэ гэхээр хамгийн гол нь одоо энэ өндөр гэрцийн улмаас эрдэмтэд яг олон одоо бактери эсрэг антибиотик зохиогоод байна л да. Тэгээд тэр болгонд нь яг дуурайж тэр антибиотикийг хэрэглэхээр дархлаа унчих гэдэг. Гэтэл бид нар яах вэ гэхээр өөрснөө өндөр гэрцтэй байх хэрэгтэй гэж. Сая ингээ 2020 оноос хойш дэлхийн одоо давтамж дэлхийн цахилгаан соронзон давтамж илүү хүчтэйгээр өндөр болсон байхгүй. Жишээлбэл 2020 оны 3 сард гэхэд нэг өдөр бүр 6,000 гэрц хүрч ирсэн. Тэр гэрцэн. Тэгээд тэр нь амсаад 100 гэрц ер нь дунджаар бол нэг 70-аас 100 гэрц ингээд орчим яваад байгаа. Гэтэл энэ нөгөө өндөр гэрцтэй өдөр яадгүй гэхээр хүмүүс ингээд тархинд нь бүх тархин ингээд тэр өндөр гэрцээ болмоос бүх тархин идэвхтэй байдал руу орж байгаа шүү дээ. Тэгээд яг тийм өдрүүдэд их нийгэмд бужигнаан болт юм бэл. Тэгээд жишээлбэл ингээд 150 гэрц болсон өдөр яасан гэхээр Төв аймгийн нэг Эрдэнэс сумд шууд ингээд газраас ингээд ус дэшиг гинт оргилсон. Тийм өдөр болсон. За тэгээд бас нэг удаа бас нэг 100 хэдэн гэрцтэй өдөр нөгөө богдууланд нэг төмөр гарахгүй. Тэгсэн чинь Улаанбаатар хотын юуны залуучууд тэр чигээрээ гүйж очоод бүр хувинтаа ус ингээд зөөгөөд. Тэгсэн штэ нэрээ нэг тийм болоод ирсэн шээ. Тэр өдөр чинь бүр 120 гэрц болсон. Тэгэхээр зэрэг нөгөө өндөр гэрцтэй өдөр хүний одоо нөгөө дотоод мэдрэмж шууд үйлдэл болдог. Тийм. Тэгэхээр зэрэг одоо би ингээд залуучуудад ингэж санагдсан байна л да. За галт төмөр аслаа. Тэгэл хэрвээ ингээд нөгөө нам гэрцтэй өдөр бас төмөр асж байгаа байхгүй. Тэгэхээр нам гэрцтэй өдөр яадаг вэ? Хөөе төмөр асж जैन энийг одоо хилээчээ мэлээчээ гэл хүмүүс ингээ өөрснөө очих. Гэтэл яг өндөр гэрцтэй өдөр бүгд ингээд байгаа хувцастайгаа давхиж очиж зэрэг унтраалцаал. Тэгээ тийм үйлдэлүүд ингээд нөгөө болдсон бэлээ. Би бас нөгөө гэрц ингээд ийм гэрцтэй өдөр хүмүүс яадаг юм гээл бас сонирхож байгаа шүү дээ тий. Тэгээд тийм гоё үйлдэлүүд энэ төр гардаг юм бэлээ. За тэгээд энэ яг гэхээр өндөр гэрцтэй үед одоо бактери вирус хүртэл ямар нэгэн амьд оршихуй учраас өндөр гэрцэнд зохицоод тэгээд ингээд дандаа юм хувьсаж өөрчлөгдөж байна. За тэгээд тэр ковидын үеэр яах вэ гэхээр хүүхдүүд гайгүй гэсэн. Дэлхийгээрээ хүүхдүүд гайгүй гэсэн шүү дээ. Гэтэл настай хүмүүст илүү хүнд туссан. За яагаад гэвэл настай хүмүүс чинь нөгөө 7.8 гэрц дээр дөнгөж одоо өр хөврөл эдгэсэн одоо бий болсон байхгүй. Гэтэл 70 оноос өмнөх нь гэтэл нөгөө юунууд хүүхдүүд болохоор өндөр гэрц дээр төрсэн. Тэгэхээр зэрэг эдгэс нь одоо 100 гэрц дээр төрсэн байж болно, 70 гэрц дээр төрсэн байж болно. Тэгэхээр нөгөө 15 гэрц дээр байгаа бактери вирусыг яах нь 100 гэрц бол дийлээд хүүхдүүд гайгүй байгаад байхгүй. Гэтэл нөгөө настай хүмүүс нь 7.8 гэрц дээр эдгэсэн бүрэлдсэн байж байгаа. Тэгэнгүүт 15 гэрцэд тэрний өөрснөө ингээд ялагдчихсан юм шүү дээ. Гэтэл яг ингээд нөгөө тэрийг би мэдчихсэн учраас яах вэ гэхээр ковидын үеэр өндөр гэрц дээр ургадаг тий ингээ ургамал ногоо энэ чинь өндөр гэрц дээр одоо бол ургацсан байгаа шүү дээ. Төмс манжлуу байцаа өндөр гэрц дээр ургацсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг өндөр гэрцтэй хоолундаа идэх тий. Тэгээд тэрүүгээр ингээд өөрхөн эдсийг өндөр гэрцтэй байлгах. За нөгөө талаас гэх юм бол нөгөө тархины тэр юуны гомдол цөхрөл энэ төр чинь болохоор нам гэрц дээр явдаг байхгүй. Доогуур гэрц дээр байдаг мэдрэмжүүд байхгүй. Тийм. За тэгтэл тэр гэрцтэй мэдрэмжүүдтэй хүн болохоор зэрэг ингээд нөгөө илүү одоо их гомдомтгой хүмүүс бол илүү хэрүүлж байдаг. Гомдомтгой хүмүүс илүү
одоо өвчин төртөмтгий ингэж байгаа ч байхгүй. Яг үнэ. За энэний одоо амьд баталгаа бол би те. Тэгэхээр би одоо энэ подкастны дундуур доктор Жов багшийн нэг номон дээр байдаг нөгөө мэдрэмжүүдийг давтамжаар нь гэрцээр нь ингээ ангилсан зураг байдгийг. Тэр зургийг ингээ оруулаад тэр бол ингээд хамгийн юу нэгэл те доод түвшин ингээл гомдол айц гэл эхлээл тэгэл хамгийн дээдл нь болохоор нөгөө талархал малархал гэл юу яаж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрөө одоо энэ дэлхийн ертөнц ингэж вирус, бактери бүх юмтайгаа өсөж байгаа үед бид нэр тэр вирусны өвчин зовлонгийн тэр юунаас зайлсхийхийн тулд яах ёстой юм гэхээр өөрснөө сэтгэл зүгээ мэдрэмжээ их хайтаахан байлгах ёстой байна шүү дээ. Тэгэхээр нөгөө талархал гоё эерэг мэдрэмжүүд нь урт тархинд байдаг учраас урт тархич нь болохоор 40 гэрцээс дэшээ ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр урт тархиа ингээ ажиллагаатай байх тусам бактери вирус ирсэн ч гэсэн яадаггүй нөгөө гайгүй байдаг. Одоо жишээлбэл дунд сургуульд ингэдэг шүү дээ. Ингээд нөгөө тооны ангийнх ингээд байдаг шүү дээ. Тэнгүүт нь жирийн ангийнх нь нөгөө ханаад турсан үеэр жирийн ангийнх нь чинь тал мал нь ирэхгүй байхад тооны ангийнх нь 100% байждаг. Тийм үү? Тэд нар нөгөө тархиа өндөр гэрцээр ингээ ажилуулад тэгээд нөгөө багтаал бол өвчлөхгүй ингээ тархлаа сайтай тий. Эрцгийн хувьд тийм байдаг байсан. Ямар сонирхолтой юм тий. Ер нь гэхдээ нэг тийм онд сурдаг хүн, ухаантай хүмүүс чинь сонгоны ангийнхан гэхээр нэг цаана алхаа гიშгэн хүртэл нэг юм өөр байдаг шүү тий. Тий. Тэгээд нөгөө өөртөө итгэлтэй яг үнэ. Тийм. Тэгээд нөгөө нэг урд тархиа ажиллуулаад зорилгоо мэдсэн тий. Би одоо энэ тооны ангийнх тэгээд энэ одоо тооны анги төгсөөд би тийм сургуульд явна, тийм мэрэгчлэлтэй болно гэд зорилгоо тодорхойлцсон учраас ингээд өндөр гэрцтэй явдаг. Тэгэхээр зэрэг хүүхдүүд анхааруулах юм бол ингээд хамгийн түрүүнд ингээд нөгөө яаж амьдрах вэ? Яаж амьлах вэ? Тэгээд тэрийг ингээд тодорхойлох тий. Энэ одоо орчлон нэгдүгүн болж төрснөх ингээд амтэн шиг ингээд зүгээр хоол олдвол идээд явах юм уу эсвэл тий хийж бүтээх юм уу? Хийж бүтээгээд явах зоригтой байх юм уу тий? Тийм зоригтой байх юм уу гэдгийг ингээд тодорхойлцсон. Ер нь бол амьдралын зоригтой хүмүүс гоё ингээд яг ингээд заримдаа ингээд 0 үе явна тий. Зоригтой хүмүүс нь шууд ингээд хурдан дэш болчихдог. Тэгэхээр энэ бол яг нөгөө манайх чинь тархиа өөрчлөлтөд сургалт явуулдаг штеп. Тэгээ доктор Joe Dispenza гэдэг Америкийн тархи судлаач эрдэмтний тэр арга барил дээр өгдөг. Доктор Joe багш Vision of the Future буюу ирээдүйн тэр дүр төрх зураглалаа буюу зорилгоо тав тодорхой байлга гэдэг. Тэгээ бид нэр яг тэр хүмүүсийн тим юм дээр бас ажилладаг байхгүй. Тэгэхээр нэр манайхан зорилгон дээр ажиллаад ирэхээр хямраад ах нь гайгүй, гутраад унаад ах нь гайгүй. Ингээд унаад ингээд тэр чигээр алга болж болохгүй те унсан ч гэсэн буцаагаад босоод ирдэг мэрдэг болчдөг. Насанд хүрэхчэд бол ингэдэг. Гэтэл энэ нь хүүхдүүд дээр бас адилхан байна шүү дээ те. Үнэлэх юм болохоор. Тийм. Тэгэл одоо бүр юуны сургуулийн өмнөх насны хүүхдүүд ч бас тийм байна. Сонсож сурцсан, шийдвэрээ гаргаж сурцсан. Одоо жишээлбэл ингээл за ээжигээ хүртэл одоо ойлгохгүй тий намайг ээж аав ирж аавна тэгээд тэр утал ойлгохгүй мэлэхгүй гэдэг ийм нөгөө хүүхдүүд байгаа шүү дээ тий ээжигээ хүртэл яг асуул ээждэг ингээд гэтэл нөгөө хизээ ээж ирэх юм бэ гэл ингээл уйлж яадаг хүүхдүүд тий тэгээд тэрийг ингээд нөгөө эцэг их нар чинь нөгөө хүмүүжүүл сургах хэрэгтэй л тий за тетэн цагт ээж нэр нь аавна тэр болтол ингээд цэцэрлэгтэй ямаа сураад байж байгаарэ гэх юм бол нөгөө зорилготой болчихно шүү дээ тийм байх тий. Гэх мэт чинь жижиг зорилгууд ингээд тавьж явна. Тэгээд том болсон хойно болохоор ингээд ер нь бол ингээд тийм лээ 5 дугаар ангитай нөгөө 12 наснд л хүн айгүйх шийдвэр гаргах юм байна. 12 наснда шийдвэр гаргацсан зорилгоо тодорхойлцсон хүүхдүүд цаашаа амжилттай явдаг. Яг 6 дугаар анги хүүхдээ хана шүү дээ. Одоо манай хүүхдээ өөрөө 6 дугаар анги 11 настай буюу 6 дугаар анги төгсөх төгөхөд 12 хүрэх нэ шүү дээ. Тэгээд 6 дугаар ангийн сүүл 7 дугаар ангийн ихэнх буюу яг энэ дунд ангийн эхний жилүүдэд нь л хүүхдийн зорилгыг тав тодорхой болгох юм бол үнийг яаж хийх вэ? Одоо ихтэй багш руугаа нэлээд орё те. Ямар ч лээс энэ тарих тэгээд хүүхдийн суралцах энэ процессыг бол ихтэй багш маань тэгээд энэ давтамж долгионтой те. Энэ урд тарих бол 40 гэрцээс дээшээ буюу түүнээс дээш энэ урд тарих идэвхжиж ажилдаг
ийм юм байна гэд ойлгоод авчлаа. Тэгэхээр эмэгтэй багш маань өөрөө сургалт явуулдаг л да. Манай тархиа өөрчлөлт төв дээр нөгөө ингээд хүүхдүүдэд тэр нөгөө зургийн онцлогоо хийгээд тархиныхаа найл хэсэг нь илүү идэвхтэй байна. Уур тархи нь хэр их ажиллаж байна. Ямар хуу буруу зуруу одоо мэдээлэл ч юм уу тийм байна гэд эхлээд онцлдог тий. Тэгүн гутаа бид нэр тархиа өөрчлөлтөөрөө манай сурагчид болон би ингээд өөрийнхөө хүүхдүүдийг яг дунд ангийн хүүхдүүдийг авчраад сургасан. Тэгээд сургалтын дараа тэр хүүхдүүдийн дахиад зургийн онцлогоо хийхэд үр дүн нь их өөр болсон. Тэгэхээр одоо яг эмэгтэй багшийнхаа ажил руу энэ зургийн онцлогоор нэлээд оръё. Тэгээд та ер нь ямар арга барилаар хүүхдүүдтэй ингэ ажиллаад идэгин? Ер нь цаашдаа тэг бид нэр хүүхдүүдэд яах хэрэгтэй юм бэ гэх мэт чинь таны ажил руу нэлээд оръё. За тэр зургийн онцлогоо бол нөгөө дүрсэн одоо ой тогтоолт биш үү? Нөгөө 4.5 гэрцээр тархины арт хэсэг байдаг. За тэр хэсэгт ямар дүрс вэ? Эерэг дүрс вэ нөө, сөрөг дүрс вэ нөө, гомдлын дүрс вэ нөө, эсвэл энэ стресстэй байна уу? Эсвэл энэ нэг айгу баяр баясгалантай дүрстэй нүг гэдгийг оншилж гаргаж ирж байгаа. Тэгээ гаргаж ирсний үр дүнд яах вэ гэхээр зэрэг буцаад тэр дүрсийг нь тэр ой тогтоолтыг нь одоо ой тогтоолт бол хувирдаг байхгүй. Тэгэхээр тэрийг нь эерэг болгож хувиргаж өгнө. Тэгээ эерэг болгож хувиргаж өгөхөр нөгөө мэдрэмжүүд нь гоё болоод ирнэ. Тэгээ мэдрэмжүүд нь гоё болоод ирэнгүүт тухайн хүүхдийн нөгөө суралцахад таатай болчихж байгаа. Тэгээ суралцахад таатай болоод ирэнгүүт нь яах вэ гэхээр нөгөө стрессний гормон, янз бүрийн тэр байхгүй болгочоод тэгээд нөгөө яг бүхэлдэх сэтгэлгээний тэр оюуны зураглал хийх те тэгээд тэр физикийнхаа хичээлийг анхан шатнд нь юу өгөх вэ? Хоёр дахь хэсэгт нь юу өгөх вэ? Тархины одоо баруун хэсэгт нь ямар мэдээлэл хангах вэ? Зүүн хэсгээр нь яаж ажиллах вэ гэл ингээд уур тархиараа яаж ажиллах вэ гэд ингээд нөгөө дистралтаа явна. За тэгээд дээрэс нь яг уу гэхээр зэрэг нөгөө амьсгалаар нь бас удирддаг. Тэгээ амьсгал гэхээр зэрэг яг уу гэхээр хэрвээ ингээд нөгөө зүүн талынхны хамар илүү амьсгалж байгаа юм бол логик сэтгэл гэдэг унших хичээллийнх нь тэр хэсэг нь анхаарал дүрслэлийн хэсэг нь тархины хэсэг нь итгэхгүй болчихдог байхгүй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө манай ингээд нөгөө сурганы хичээл дээр зааснаар яг хөрөл судлалын процесс гэж ярьдаг л да. Тэгээд ингээд баруун тархи идэвхтэй үед яг уу гэхээр зэрэг нөгөө зүүн тархи одоо тархины тухай ингээд судалж мэдснээс хойш яг уу гэхээр зэрэг тэр нь баруун зүүн тархины идэвхжил нь 15 минутанд өөрчлөгдөж идэв. 15 минут тутам солигдчихэв. Гэтэл яг ингээд тэрийг нь байгалийнхын жамаар тавихаас гадна яг суралцсан үед бүх тархийг асуудаг амьсгал бол хоёр хамраар зэрэг амьсгал. Тэг бүтэн амьсгалаад ирэхлээр бүх тархи хасаад явчихдаг. Тэгэж нөгөө амьсгалаар нь удирдаад тэгээд нөгөө яг идэвхтэй нөгөө юм ой санамжинд нь хийчээд тэгэл бас нөгөө сэтгэл амар тийм нөгөө хүүхдүүд чинь заа сурцсан гэд нөгөө бардам байж байгаа тэр байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүдтэй за одоо өглөө ялангуяа тэрийг ингээд мэдрэхийн тулд яах вэ гэхээр зэрэг өглөө нь штэ тийм ингэдэг штэ. Баруун хөлнөөсөө босчээ чи юм гэдэг. Гэл нөгөө нэг тийм нэг яриад хөлн дээрээ босч гэлээдэг штэ. Гэсэн чинь тэр чинь нөгөө бас амьсгал яриад байсан бэл. Одоо баруун хэсэг өглөө болохоор зэрэг ингээд баруун хэсэг нь ингээд илүү ах юм бол илүү хурдан сэрчдэг. Хэрвээ ингээд зүүн талаа одоо ингээд баруун талаараа ингэж унтсан шүү дээ тийм. Тэгэх юм бол нөгөө энэ хамар илүү зүүн талын хамар илүү ажиллаад хурдан унтдаг юм. Нэрээ тийш үү баруун талаараа хараад хэвтгэр би бас илүү хурдан унтсан байдаг шүү. Тэгээ өөрөө мэдлгүй яг унтах болохоор баруун тал руугаа харна. Гэхдээ сэрэгтэй зүүн тал руугаа харцсан байж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ингээд нөгөө сэрэгт зүүн тал руугаа харчаар баруун хамар илүү ажиллаад баруун тал илүү ингээд явчихдаг. Тэгэхээр зэрэг ингээд одоо жишээлх юм бол геометрийн дүрслэлтэй тийм хэсгийг ажилуулахын тулд яах вэ гэхээр зэрэг баруун талыг ингээд амьсгалуулж агаад хийхлээр тэр одоо нөгөө баруун тархи ажиллахаар нөгөө дүрслэлийн ой санамж гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг дүрслэх тэгээд тийм ой санамж байдаг болохоор яг нөгөө
амьсгалаар нь хүүхдүүдтэй ингээд за одоо тэр хамраа за одоо хоёр хамраараа амьсгалаараа гэл нөгөө манай хүүхдүүд чинь мэддэг болчоод тэгэнгүүт нь за одоо чухал юм хэлэх чинь яаж амьсгалах уу гэхээр зэрэг нөгөө яг хоёр хамраа зэрэг ингээл 20 удаа амьсгалах бүх тарих ингээд сэрэг жишээ нь. Тэгээд яг тэр алтан моментыг 5 минутыг алдахгүйгээр ингээд бушуухан хийдэг байхгүй. Тэгэхээр хараа одоо ингээд таны яриаг сонсохоор энэ нөгөө подкастыг сонсож байгаа хүмүүс нь яг нэг юм дүр зураг орж ирж байгаа хэл та. Инхтэй агшин хичээл болохоор гоё яг тэр зөв гэрцтэй хөгжим тавина те. Хүний яг тэр байгалийн натуралны 432 гэрцтэй хөгжим тавина. Тэгүн гутаа амьсгалуулна, нүгтийг хөдөлгөн айгүй гоё юм интерактив маш гоё хөгжилтэй сонирхолтой явагддаг. Манай хүүхдэл ихтэй агшинд зохиосон тэр хичээл дээр бүр ингээд хэрийн баргийн юмд явахгүй дургуцаад идэх хүүхд чи өөрөө бүр гэрээсээ алхаж хурж ирээд те яаран сандран гөөж ирж ингэж хичээлд нь сурдаг. Маш их дуртай байсан. Тэгээд одоо нэрээ сургалтанд дуусаад бараг сар гарan болж байна. Би ингээд хүүхдээ анзаараа л гэж байгаа байхгүй. Нэг хэсэг манай хүүхд ингээд найзууд нь гэр мөрөөрнийх орж ирэхэ болоод нэлээд жоо ууртай болж малаа тэгээдээсээ. Тэгээд таны сургалтанд явсны дараа өнөөдөр л хэд манай гэрт ингээ өглөө хичээлд явахаас өмнө 5 хүүхэд бужигналаа. Тэг ингээд нөгөө нэг илүү бас нөгөө найз нөхд нь хүртэл ингээд татагдаад инх мандах гэдэг ингээд яваад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Сүүлийн үед л ямар ч байсан манайхаар байнга л өглөө болгон л шахуу хүүхэд бужигнаал ингээд нэг тийм болчиход байгаа. Тэгэхээр энэ бас харилцаа хандлага тэр мэдрэмжинд нь бол өөрчлөлт орсны шинж үү? Нэг хэсэг бүр ерөөс тэхвэ болцсон байсан. Тийм орж байгаа нөгөө ягаад тэгэхээр урд тарих ингээд сэрээд ирэнгүүт яа нөгөө долгион ингээд томроод тэнгүүт нөгөө нэг ингэдэг штэ. Бид нар ингээд нөгөө маш ухаантай хүний дэр гэдэг юу хэлж байгааг нь ойлгохгүй байгаа мөртлөө хажууд нь ингээ байгаад идэг ш. Тий, байгаад баймар. Тий, байгаад идэг ш. Одоо жишээлбэл ингээл за нэг юм жишээ яриа л да. Далай ламыг юу хэлж байгааг нь ойлгохгүй байгаа мөртлөөсөө бүү одоо Монголын настай хүмүүс энэ чанд хошуу дагаж хошуураад идэг тий. Хүс мөснөөс нь баг аваад идэг үстэй. Тий, одоо тий ямар ч лээсэн нэг тэр яах вэ гэхээр зэрэг нөгөө төвлөрч сурцсан хүний дэргэд хүнд айгу татагдтiin юм байна. Тэгэхээр ингээд нөгөө хүүхэд төвлөрөөд сурангууд төвлөрсөн хүн рүү ингээд нөгөө яагаад тэгэхээр нөгөө төвлөрсөн хүн чинь өндөр гэрц цацаад байгаа. Тэгээ өндөр гэрц рүү хүн татагдаад эцсийн бүлэгт юу гэхээр нөгөө энергитэй хүнийг татна гэдэг шиг юм болж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд хувь хүнд ч гэсэн айгу зүгээр маш зүгээр ингээд болдог тий. Тэгээд нөгөө юу яа утас ингээл тасралтгүй дуурна өндөр гэрцтэй үйсэн утас тасралтгүй дуурна тий эсвэл ингээл найз нөхдөө ингээл өөс нэрэ тэр л оролцохгүй болохгүй гэл ингээл заалчгүй тгээ хэлдэг тийм юм бэ. Тэгэхээр ингээд хүн өөрөө доогуур гэрцтэй байх үед бол юу хүн рүү тий ингээд өндөр гэрц мэрцтэй байх. Тэгээд одоо жишээлбэл бас ингэдэг штэ дэлхийн өндөр гэрцтэй газар руу хүмүүс аюу очих дуртай. Жишээлбэл ингээл ээж мод гингүүт те ингээд модны гэрц өөрөө маш өндөр байдаг. Жишээлбэл бас ингээл хөөсгөл рүү аялал Алтай Тавбанбог гэдэг аялал эдрэг хэллэг чинь те. Тэгвэл Алтай Тавбанбогт өөрөө 60 сая гэрц ялгар болдог. Оо тийм. Тэгэхээр зэрэг өндөр гэрц рүү хүмүүс ингээд Алтай Тавбанбогт аялал явдаг л те. Ингээд явдаг. Тэгэл энергийн төв гэхэд чинь тербумаар хэмжигдэх гэрцийг ялгаруул. Тэгэхээр нөгөө энергийн төв рүү хүмүүс ингээ очиод ягаад гэвэл нөгөө энэ биеийн дотор байгаа хөдөлгөөнгөө ингээ те болсон элсүүдийг ингээ чичиргээнд ингээ оруулаад идэх юм. Тэгээ цэнгэлж ин л гэсэн үг болчихж байгаа. Тийм бэ те. Хөдөлгөөнгөө болсон юм чинь нэмэх хасгаар нь ингээ бужигнуулаад юу байгаа дээ штэ. Тэгээд яг тийм гэтэл нөгөө нэг заавалчгүй тийм газар очихгүйгээр өөрийгөө яаж төгчүүлэх вэ гэхээр зэрэг нөгөө зориг тавихаар тарих дэлетер өндөр гэрцээр ажиллана. Эсвэл маш гоё яг ин хайрлахаар тэгж ингээ ажиллана гэсэн үг байхгүй. Тэгэл эсвэл өөртөө ингээ айгуу гоё ихтгэлтэй байхлаар өндөр гэрц бас ялгарна. Тэгэхээр ингээд нөгөө танаа хүүгийн тухайд гэх юм бол яг уу гэхээр одоо миний шав болсон тий тэгэхэд чинь яг уу гэхээр нөгөө өөртөө ихтгэлтэй болгож ирж байгаа. Яагаад гэвэл суралцсан гаргалаа болсон. Тэр нэг одоо ангидаа нэг өөр арга барилаар одоо суралцаад эхэлж байгаа. Тэрийг хүүхдүүд анзаардаг.
Тийм үү. Гайхалтай тий. Тэгэхээр Тэгэхээр олон шавнар байна л да тий. Тэгэхэд чинь тэд нар ингээд багшаа одоо би тий ингээд энэ яг таны аргаар ингээд сурсан чинь айгүй амархан байсан. Оюутнууд хүртэл оюутан болчиход хүртэл нэг оюуны зураглалаар ингээд нөгөө лекцээ бичиж байгаа байхгүй. Тэгээ лекцээ бичингүүт чинь нөгөө бүгдийг ингэж бичихгүйгээр дотроо ингээд нөгөө зураглан сэтгээд шууд ингээд нэг багтаагаад бүх лекцээ бичих чинь. Тийм оюутнууд хүртэл байна. Тэгээд сүүлд нь багшаа тэрүүгээр бичгээр айгүй амар шүү дээ. Дараад нь олон юм уншихгүй гэдэг За тэгэхээр ингээд яг ингээд нөгөө тархийг мэдж байгаад ямар учиртайг нь мэдж байгаад энэ бас монгол хүнийхээ онцлогийг мэдж байгаад хүүхдэд заахаар чинь ингэж өөрчлөлт гардаг байх нь шүү дээ. Тэгэхэд ингээд зөвхөн маш богинохон бид нар чинь бас урт хийж чадаагүй те энэ танхим манхимын юунаас болоод урт хийж чадаагүй ганцхан сард тэгээ 7 хоног тий 10 удаагийн хичээл явхад л хүүхдэд ингэж өөрчлөлт гарч байгаа юм чинь ингээд дахиад нэг жоохон хүч хаяад 20 удаагийн холгоод ажиллаад гэх юм бол бүр л гоё болно. Тэгээд манай тархиа өөрчлөлийн хүүхдүүд дунд ангийнхан их туяа багштайгаа дахиад өргөжлүүлээд 10 удаагийн хичээл авна гэд яриад байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ бас бид манай хүүхдүүдтэй нийлүүлээд ингээд дунд ангийн хүүхдүүдээ хамт суралцуулах сонирхолтой аав ээжүүд байвал энэ доор комент үлдээгээрээ. Тэгээд бид нар бас тархиа өөрчлөлтөөрөө энэ сургалтыг нэнэ ихтэй багшаа хичээлэг бас оруулнаа гэд яриад байгаа. Тэгэхээр та энэ тал дээр дахиад ярих сануулж хэлэх ч юм уу сонирхолж хэлэх зүйл байна уу? За нөгөө яг энэ хичээлийг дэмжиж байгаа сувда багштай бас их баярлж байна. За тэгээд яг улам өргөжүүлээд тэр нөгөө бас тэр залуу техникчтэй орны багш байсан цэцэг маахш 25/25 гэсэн технологиг улсад нэвтрүүлж байжсэн. Олон жил 10 жилийн өмнө. За тэгээд тэрэн дээр яадаг вэ гэхээр тэр байгалийн одоо яг энэ арга барилыг интеграц хичээл гэдэг. За жишээлбэл ингээл далайн гүндх амьдрал гэсэн сэдв байлаа гэж бодоход хим, физик, биологи, газар зүйн талаас нь ингээд нөгөө судлаад тэгээд далайн гүндх амьдрал гэдгийг босгож ирж байгаа байхгүй. Жишээ нь ингээд физикээр гэхэд чинь гэрэл 100 м-аас цаашаа нэвтрэхгүй. Тэгээд далайн гүн чинь 3-5 янзын одоо юутай гүнтэй байдаг. Хамгийн доор хүн харах хэсэгт нь болохоор одоо гэрэлцдэг амьтангууд байна тий. Тэгээд дээрэс нь өнгөхгүй тунгалаг биетэй байна. За тэгээд дээрэс нь өөрөөсөө гэрэл гаргаж тий ингээд явж идэг. За тэгээд дээрэс нь хэлбэр төрсөн ч гэсэн хавтгай дуу тэрийг ингээд байждаг. Яг тэгэхээр асар өндөр даралтын улмаас. Тэнгүүд нь тэгвэл тэр ямар даралт үүсгэх юм гээд физик талаас нь даралтын томьёо орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэнгүүд нь Архимедийн хүүч гээл тэр хичээлүүд ингээд бүгд тэгээ газар зүйн хичээлийн одоо нөгөө усны тухай бүх хичээлүүд ингээд тэрэнд орчиж байгаа. Далайн хөндлөн ба босоо урсгал гээл тий. Тэнгүүд нөгөө хүүхдүүд яадаг вэ гэхээр нөгөө яг тэрийгэ яадаг вэ гэхээр багш зүгээр л удирдна. За ингээд чи физик, чи хим, чи биологи, чи газар зүйн талаас нь судлаад ирээрэй гэлт ингээд тэгчдэг. Тэнгүүд нөгөө хүүхдэд өөрснөө мэдлэгээ бүтээгээд тэгээд дээрээс нь яадаг вэ гэхээр энэ мэдлэг бол нөгөө ганц сурагчгинд хавчагддаггүй. Сурагчгинд одоо хайрцаглагдахгүй. Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдлэгүүдийг ингээд шууд нөгөө оруулаад ирдэг. Вау, ямар гоё юм бэ тий. Тэгэл жишээлбэл ингээл яадаг вэ гэхээр зэрэг одоо жишээлбэл далайн гүндх амьдрал 10 жилийн өмнө нээлтний өрөөсөн л өнөөдөр хийж байгаа далайн гүндх амьдрал гэхэд чинь л далайн гүнд 200 градусын халуунд ингээд акулууд амьдарч байгаа гэх чинь тэрийг ингээд нөгөө далайн гүнд ашигт малтмлыг олзурлуул одоо экосистемд ямар нөлөө үзүүлэх чинь гэдэг судалсан байна л да. Гэх мэтчлээ ингээд нөгөө шинэ технологиудыг шинэ одоо юунуудыг гэтэл ингээд дунд сургуулийн сурагчид ингээд сансрын 1 2 3 дугаар хурд гэдэг ингээд яхад чи айл ингээд 20 жилийн өмнөх хурдыг тэмдэглэдэг байна. Тэгтэл бидний хичээлээр яддаг гэхээр шууд шинэ мэдлэг бүтээхтэй. Одоо гэрлийн одоо хурд те гэрлийн тэр юунуудад сансрын 1 2 3 дугаар хурд гэдэг 3 дугаар хурданд бүр маш өндөр хэмжээний байх чинь. Хуучин 13 км/сек гэхээр
хамгийн хурдан гэж тооцогддог байсан бол одоо бол бүр 900 гаруй явчихсан. Тийм ингээд тийм өндөр хэмжээний хурд бий болсон байхгүй. Тэгээд одоо дунд сувал ингээд 13 км/сек гэл байж л. За тэгэхээр ингэж бас тэгэхээр орчин үедээ ингээд шууд хөл нийлээл шууд технологийн одоо яг нөгөө дэвшилтэд зэрэгцээд явна гэсэн үг болчихж байгаа. Тийм байна тий. Тэгэхээр энэ 25 гэж энэ хичээлийг та хоёр одоо яаж хүмүүст хүргэнэ гэсэн үг вэ? Одоо ямар ч лээсэн ингээд нөгөө нэг тэр онлайнаар авах юм уу, танхимаар авах юм уу? Онлайнаар эхлээд онлайнаар ер нь бол эхэлж бэлдээ. Тэгээд бэлдээж ер нь бэлтэж байгаа. За тэгээд бэлдээд эхлэнгүүт нь танхимаарч бас байж болно. Онлайн танхим хослуулсан байж болно. Хэрвээ ингээд бүр алс хязгаар очих чадамжгүй байгаа бол онлайнаар ингээд явъя. Тэгээд өөрснөө ирэх юм бол илүү бас сонирхолтой. Тэгээд яг ингээд шууд мэдлэгийг бид нар ингээд интернетээр тавьж байгаа л шууд мэдлэг бүтээгээл гаргаад ирдэг. Яагаад 25 гэдэг нь юу гэсэн үг юм? За 25% нь онл. За 50% нь бол практик. Туршилт, дасгал, бодлогод. Нөгөө үлдсэн эхний 25 нь онл, дараагийнх нь 50 нь болохоор дасгал, бодлогод. Нөгөө үлдсэн 25 нь бүтээл болчихж байгаа. Хамгийн сүүлд нөгөө бүтээл болгож гаргаж ирдэг. Мэдсэн сурснаа ашиглаад бүтээл хийх нь шүү дээ. Тийм. Ямар гоё юм те. За. Тэгэхээр энэ маань өөрөө ямар насны хүүхдүүдэд тохирох юм? Энэ болохоор яг анх хийж байхдаа яасан гэхээр зэрэг тухайн үед нөгөө сургуулиуд 11 жил байсан. Тэгээд 6-аас 11 жилтэй ангийнханд байгалийн ухааны бүх хичээлийг одоо хим, физик, биологи, газар зүй, технологийн хичээлүүдийг яг 20 контентэнд багтаасан юм бичил. Тийм үү. Тэгэхээр шин дунд ангиас төгсөх ангийн бүх хүүхдүүдийн энэ байгалийн ухааны хичээлүүдийг 20 контентэнд багтаагаад хийсэн юм байна шүү дээ. Тэгэл 20 хичээлд болохоор жишээлбэл 6 дугаар анги гэхэд чинь 4 контент. Тэгээд 4 контент байгаа мөртлөөсөө яг ингээд 4 хичээлд. Тэгээд 4 хичээлийн дотор хим, физик, биологи, газар зүй ингээд өөр дагалдах ус хичээлүүд бас монгол хэл энэ төр бас нэмэгдээ орчдөг. Зарим. Жишээлбэл бас ингээл яг нөгөө монгол гэрийн технологиг монгол гэрс хичээл байгаа байхгүй. Тэн дээр ингээд нүүдэлчин баг гингүүд газар зүйг судалдаг. Тэнгүүт нөгөө газрын одоо онцлогоос хамаарч тэгж ингэж ингээд нүүдлээ гэрээ тэнд ингээд байрна мэгнэтэр. Тэгээд тэнгүүт нөгөө монгол гэрний ханны технологи нь ингээд сараалжсан хамтаа байдаг шүү дээ. Тэр ханны технологийн чинь яг гэхээр зэрэг баац ихтэй. Тэнгүүт нөгөө хүнээ яс штэ. Хүний яс яг тийм сараалжсан бүтцтэй. Тийм учраас хүний тулгуур хэрэгтэнгүүд чинь дотроо тийм сараалжсан цул биш. Одоо ингээд тийштэй дандаа юм сэрэг юм юутэй юм шиг байгаад идэг. Ястаа нэр юм сараалжсан юм шиг байдаг те. Тэгээд тэр чинь нөгөө маш өндөр хэмжээний нөгөө баацтай юм байт. Тулгуур хэрэгтэнгүүд чинь тэгээ одоо жишээлбэл гүүрнүүд бол тэр технологиг ашигладаг. CCTV-гийн одоо хиттээ CCTV гэх чинь монгол гэрийн технологиг ашигласан гэдэг инженерүүд нь бол ярьж байдаг. Шууны үүр гэдэг нөгөө олимпийн уулзсан 2008 онд олимпийн уулзсан нөгөө шууны үүрнээс тэр чинь бас юм монгол гэрийн ханны технологиг ашигласан инженерүүд. Тэгээд тэр яг нөгөө хүчийг хуваарлахтаа жигт хуваарлдаг байхгүй. Одоо монгол гэр чинь нөгөө юу яддаг шүү дээ. Салхийг ингэж хагалдаг. Тийм учраас салхинд хийсдэггүй. Тэ нэгт хоёрт нь гэх юм бол нөгөө одоо үерийн ус явлаа гэж бодоход хаяагаас өгөхөд шууд ингээ урсчихдаг тий. Тэгээд гэр урсахгүй тий. Тэгсэн мөртлөөсөө оройн онгорхоо ичдэг. Дээрээ тоон нэждэг. Тэгээд тэр дээрээ тоон байхлаар хүний биеийн энергийг ингэж нөгөө тавчдуулахгүй. Одоо ингээд нөгөө хүний биеийн аура гэж байгаа шүү дээ тий. Тэнгүүт нь аура нь ингээд хязгааргууд байх боломжтой. Тийм олон янзын гоё туршилтууд юм гарсан бил. Ямар сонирхолтой юм те. Тэгэхээр энэ бол өстой яг нөгөө бид нар чи одоо нэг миний хүртэл санааг нэг зоодог юм. Манай хүүхд монгол хүн биш боллоо гэдэг штеп.
Тэгэхээр тэгхгүй бас энэ Монгол тэр ёс заншил тэр газар зүйн онцлог тэр нүүдэлч ухаан мухаан гэдэг мөн хамгийн юм шингээ хийнэ шүү дээ. Тий. Тэгээд тэр байтугай ингэж юм бэлээ. Нөгөө нэг яг манай ёс заншлыг энэ гадны эрдэмтэд их судалсан байт юм. Үгүй харин. Тэгсэн чинь Японы эрдэмтэн ингэсэн. Нөгөө нэг 32 цагаан лоох тоолох шүү дээ. Тэр чинь дотор өөхийг хайлуулт юм. Хөөх. Тэгсэн чинь нөгөө 1 цагаан лоох, 2 цагаан лоох гэд гидсэн ингээд татагддаг шүү дээ. Тэгэхээр дотор өөх хайлдаг юм. Тийм жишээ нь. Тэгээд дээрэс нь нөгөө нэг тархины хэсэг ингээд бужигнадаг шүү дээ, тий. Одоо ингээд нөгөө уучраа олохгүй ингээд савчиж ингээд бодоод төвлөрөхгүй. Тэгээд яг тийм хүүхдүүд одоо тийм байгаа хүүхдүүдийг төвлөрүүлэхийн тулд уухаан дуу сонсох тийм. Тэгээд яг ингээд нөгөө хүүхд нь өвчин оромтгоо ингээд яг тийм өвчтэй гэж хэлж онцлогддггүй. Тэгсэн мөртлөөс ингээд тийм тархин одоо бужигнцсантайгаа тэр хүүхдүүдэд зориулаад тухайн хотайл нь ингээд шагаан аруулж ирчүүдийг цуглуулад наадам хийх юм. Тэнгүүт нөгөө уухаан дуу тэр ирчүүдийн Монгол ирчүүдийн уухаан дуу чинь нөгөө тархийг ингэж гоё ингээд дөргоогоо тэтэр чимээ хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Тэгээд тэр уухаан дууг нь бүр хоёр ангилсан байна. Анхаарал сарниулах уухаан дуу, анхаарал төвлөрүүлэх уухаан дуу гэж хоёр янзаар бас ухаалдаг. Тэгээд энэ нөгөө Монгол ёс заншил дотор маш их хэмжээний суралцах зүйл юм. Өнгийг таниулахтай хүртэл ингээд цэцгээр таниулдаг гэсэн. Тэгээд цэцгээр таниулаад дараад нь 3 настайгаас нь эхлээд нөгөө морины малц ирнэ. Тийм учраас нөгөө мянган малаад өсөлж чаддаг юм тийм. Тэр бол гайхалтай оюуны потенциал шүү дээ. Тий. Тэгээд тэр нөгөө одоо жишээлбэл ингэдэм байна л да. Би нөгөө одоо Монгол хүүхдүүд болон одоо тариа тарьдаг одоо нөгөө урд зүгийн гэх юм уу тий. Тариа тарьдаг хүүхдүүдэд тариа тарьдаг удмын хүмүүс тэгээд Монгол ингээд мал малтдаг нүүдэлч удмын тэр хоёр суурь иргэншилтэй болон мал малтдаг хүмүүс. Тэрийг нь юу ялал та хүүхдүүдэд ингээд за одоо ой тогтоолтойгоо хичээлийг хийгээд нөгөө хэрэглэгдэхүүнээ ингээд гаргаж байгаа байхгүй. Тэгсэн Монгол хүүхдүүд ингээд базаж авал бүгдийг ингээд гаргана. Нөгөө суурь иргэншлийн хүүхдүүд чинь ингээд нэг нэгээр ингээд гаргана. Ингээ харж байгаа за 9 ширхэг хэрэгтэй юм. Яг хэсэг ингээ гаргадаг. Тэгээд тэдний онцлог нь юу гэхээр нөгөө суурь иргэншил чинь нөгөө тариа тарьдаг болохоор нэг үрээр нь ингэж суулгадаг. Тэр онцлог нь чимхлүүр. Тийм учраас тэд нар чинь гар утас хийгээл машин жишээ хийгээл юм. Манайхан чинь нөгөө бүхэлдэх сэтгэл гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг нөгөө дундаас нь яг уу гэхээр нөгөө Монголын тэр одоо нөгөө бүхэлдэх сэтгэлгийн дунд нь чимхлүүр ажилладаг нь одоо хийдэг юм чинь нөгөө хатгамал байгаа. Тэгээд тэр чинь нөгөө хатгамал янз бүрийн тэр юмнууд чинь нөгөө яг тархийг нь бүтэн гоё хөгжүүлдэг юм явчихдаг. Тэгэхээр Монголын ахуй нь одоо нэг тийм академик боловсруулал нийлүүлээ ингээд одоо сургаад авахгүй мөртлөөсөө гэр сургалтанд гайхалтай гэж гоё яваад өдөө болтол ингээд малаа хүртэл ингээд нөгөө зөөлөн зам төлөвтэй малуудыг нь илүү өсгөөд тий араншин мутагийн гэх тий араншин мутагийн илүү тий өсгөхгүй байх тул ингээд хийдэг байсан. Тийм учраас морь олон хүртэл зөөлөн за тэгээ нэг удам судрыг харж суу гэдэг чинь бас юм зөөлөн тий заран шин ямар байх нүг гэдэг ингээд нөгөө тэрийг шинждэг. Асар л их одоо судлах юм бол асар их юм юутай. Тэгэхээр манай Монгол гэрээс хичээл донд бараг л бүх шинжлэх ухаан яваад байгаа. Тийм үү, ямар сонирхолтой юм тий. Гоё юм, өстой гоё юм. Тэгээд би бас өөрөө нэг жоохон тийм юу муу ёс заншил маншил Монгол зонгол гэж нэлээд тийм хичнээн ингээд барууны эрдэмтний техник технологи онл философиг яаж байгаа ч гэсэн энэ чинь би юу авдаг вэ гэхээр дандаа энэ арга техник судалгаа арын тэр нөгөө баталгаа нотлохыг нь авдаг. Тэгэнгუутаа энийг дандаа ингээд эргээл бодонгууд нөгөө л Чингис хааны хэлсэн үгэн дээр буугаад нөгөө л тэнгэр үзэлч юм уу ингээд дандаа буугаад тэгэнгуут би дандаа энэ Монгол юмтайгаа ингээд холбдог байхгүй. Тэгээ таныг бас ингээ ярьсан чинь бүр ингээд цаанаасаа огшоод жоохон хөөрөлд автах гэдэг. За тэгэхээр сайхан байна. За тэгээд
Хоёлаа ерөнхийдөө өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлэх тийш нь хандъя. Тэгэхээр та подкаст үзэгчтэй хандаад захиж хэлэх юм юу вэ? Тэгээ яг нэгтэй баг шиг ярихаас өмнө би ингээд нэг юм хэлчихье үзэгчтэй. Та бүхэн хэрвээ манай энэ сургалтыг сонирхож байгаа бол энэ доор бичээрэй те, санал хүсэлтээ сайн бичээрэй. Тэгээд ер нь бол нэгтэй баг шиг энэ 20 бүлэгтэй видео хичээлийг тархиа өөрчил ап дээрээ тавья гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ хичээлийг сонирхож байгаа хүсэлтэй хүмүүсийн хамбалын сайн хэлээрээ. Тэгээд бид нэр бас хүмүүсийнхээ хариу үйлдэлийг харж агаад энэ сургалтыг ямархуу байдлаар яаж зохиох уу, танхимаар явуулах юм уу, дан онлайнаар явуулах юм уу, яах юм гэдгээр шийдэх гээд байгаа учраас саналаа сайн хэлээрээ. За тэгээд та минь подкастаа дуусгаад нэг өндөрлүүлээд нэг. За одоо ингээд яг дэлхийн ертөнцийн ингээд яг хувьсал өөрчлөлт явагдаж байна. Тэгээд энэ хувьсал өөрчлөлт маань эцсийн бүлэгт дандаа сайнаар өөрчлөгдөж байгаа учраас бид нар яг энэ хувьслын үед төрсэн хүмүүс учраас бидний өөр хүүхдүүд бас хувьслын одоо нэг 40-50 жилийн дараагаар нэлээд жигдрэж явчихна энэ нөгөө гэрц одоо цахилгаан соронзон орны маань юм одоо төлөв байдал нь. Тэгэхээр яг тэр үеийнхээ хүүхдүүдийг одоо ямар сэтгүүтэй байхгүй ядч л бид хэд өөрснийхөө хүүхдүүдийг энэхүү хэмжээнд ч гэсэн тийм ингээд яг ойлголт аваад ингээд байвал зүгээр гэж бодож байна. За тэгээд дор хаяж эрүүл мэндэ бас гоё анхаарах. За тэгээд ийм сайхан цаг үед болохоор илүү урт удаан тусалж эрүүл их байх. Тэгээд яаж одоо энэ тархил одоо хамгийн гол нь тархил зөв ажиллаж байгаа юм бол бусад бие организма зүгээр хянаад явцдаг юм байна. Нэгт зөвхөн ингээд эрүүл их байхаас гадна эрдэм мэдлэгтэй, чадвартай хүн болохоос өөр арга байхгүй ийм цаг үед бас ирж байна. Тэгэхээр хүүхдүүдтэй гол нь ингээд манай хичээл дээр бол нөгөө 8 чадварыг голчлон орно. Тэгээд тэр 8 чадвар бол дараа нь дэлгэрэнгүй бас бичээд өгчөж болно тийм ингээд нэг доор нь нөгөө тэгээд тэр 8 чадварыг яг энэ нөгөө монгол хүүхдийн оюун сэтгүүд зориулснаар за тэгээд ийм одоо хичээлийг боловсруулж гаргасан байгаа. Тэгээ 25 гэсэн хичээлийг маань яах вэ гэхээр боловсруулалтын яам 10-аад жилийн өмнө баталсан баг. Бүх одоо боловсруулалтын чиглэлийн эрдэмтэд одоо сургууль хүмүүжүүлэгчд бол энийг сургууль хүмүүжүүлэх одоо арганд хэрэгжилж болох юм а гэдгийг зөвшөөрөл өгсөн манай боловсруулалтын хүрээлэн. Тэгэхээр энэ бол баталгаатай хичээл байгаа. За тэгээд анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Судаагчдаа бас баярлалаа. Нэгтэй багштай бас баярлалаа. Би бас одоо нөгөө сургалтын дээр нэгтэй багшийн тэр нөгөө бидэнд хурж ирж ярьсан лекцийг үзээд өөрийнхөө нөгөө явуулдаг энэ тархиа өөрчил сургалтайгаа ингээд нийлүүлээд сургалтынхаа агуулга дээр бас ганц хоёр дасгалыг тэгээ юуг ингээд нэмэлтээр оруулж өгсөн байхгүй яа. Тэгэхээр эн чинь үнэхээр яг ингээд нэг юмныг хоёр талаас нь ч юм уу гурван талаас нь өөр талаас нь яриад байгаа. Тэнгуут үнэхээр хэрэгжилж болохоор маш сонирхолтой тийм нөгөө юунууд ихтэй тийм гоё сургалт байсан. Тэгээд та бүхнийг бас энэ мэдлэгийг сонсож аваасай. Хүүхдийн хандлаар яг энэ өнцгөөс нь хараасай тий. Тэгээд нэгтуя багшийн маань бас мэддэг болоод сургалт энэ үйл ажиллагаанд нь хүүхдүүдэд хамруулаасай гэж хүссэн учраас өнөөдөр нэгтэй яг шигээ студид орж авчирсан. Тэгээд харамгүй сайхан ингээд өөрийнхөө тий хичээлийнхаа баг агуулгыг ярих нь л холгүй ярьлаа тий хоёлаа. Харамгүй сайхан ингэж ярьж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд таны сургууль хүмүүжүүлэх цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд тархиа өөрчилдөг бол нэгтэй агштайгаа ямар л боломж болцоо байна түүгээр хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Тэгээд таньда баярлалаа гэж хэлье. За та бүхэнд ч гэсэн бүгдэнд нь баярлалаа. Тэгээд суртаа өгшийнхаа энэ бас маш зоригтойгоор ингэж гоё дэлхийн хэмжээний Joy Dispenza багшийн онолыг оруулж ирж бас монгол хүмүүстэй гоё таниулж аваад бүр шинжлэх ухаанчаар таниулж аваад танд бас талархаж байна. За баярлалаа. Өнөөдрийн подкастыг энд хүргээд өндөрлүүлж байна. Тэгэхээр подкастыг дуустал нь үзсэн та бүхэндээ бас баярлалаа. Баяртай.